Сайн байцгаана уу? Өнөөдөр бид мөн Луг бүлгийг үргэлжлүүлэн уншицгаая. Луг 8 дугаар бүлэг 43-аас эхэлж уншуулъя. Уншия. 43. За би уншия. 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хинэн ч түүнийг эдгэж чадаагүй аж. Тэр эмэгтэй Есүсийн ард нь очиод дээлийнх нь хормоод гар хүрмэгц даруй цус гоочхон цогсов. Есүс хэн надад хүрв гэхэд бүгд л үнийг үгүйсгэв. Петр түүнд эзэнтэн минь энэ олон хүн таныг бүчиж шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс хэн нэг нь надад хүрсэн. Надаас хүч гарахыг би мэдэрсэн гэжээ. 47. Өнөх эмэгтэй анзаарахдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд айн чичирсээр ирж түүний өмнө унан ямар шалтгаанаар түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй идэгснээ бүх хүмүүсийн өмнө ярьлаа. Есүс түүнд охин минь итгэлчин чамайг аврав. Амар тайван явдаа гэв. дугаар 48 хүртэл уншлаа. Өнөөдрийн бидний уншсан энэ үгс нь төрүүчийн 7 хоногт ч гэсэн бид нар уншсан хэсэг юм байгаа. Энэ эмэгтэй цусны өвчтэй хүн байсан. Өнгөрсөн удаа бид нар Иарын охин 12 настай бага хүүхдийн тухай өнөөдөр уншсан. Өнөөдөр бол цусны өвчөөр 12 жил өвчлсөн эмэгтэй тэр зовлонтой хамт байсан тэр өвчнөөс салж чадаагүй 12 жил явсан эмэгтэй тухай уншлаа. 12 настай охин өвчин тусаад хүндэрч эдгэх боломжгүй болсон үед түүний аав синагогийн ахлагч Иар гэдэг хүн энэ бол Есүс хийхгүй бол энэ бол цаашаа арга байхгүй байна гэдгийг олж мэдсэн. Тийм учраас Есүс дээр түүнийг хаан ирсэн. Түүн дээр ирж өмнө нь өвдөг сөгдөн хөлдөн унж хичээнгүүлэн гуйсан. Есүс манай гэрт минь ирж миний охинд адс өгөөч гэж түүний толгойд адс өгөөч гэж гуйдаг. Тэгвэл миний охин хүнд өвчнөөсөө салах болно, эдгэх болно гэдэгт итгэж байна гэсэн. Тэгвэл энэ аав Иар гэдэг хүн синагогийн ахлагч хүн байсан. Энэ хүн амралтын өдөр тэр номлын цаг тэр ахлагчийн үүрэг бол тэр бүх талаас нь хариуцдаг хүн байсан. Тэр өдөр тэр үгийг дамжуулахад цуглах хүн болон тэр үгийг дамжуулах хүнийг хүртэл сонгодог хүн байсан. Тэгтэл түүний тушаал харахад хүчтэй том тушаалтай хүн байсан. Гэтэл тэр амралтын өдөр ямар нэгэн өвчнийг эдгэж ажил хийж байгаа хараад зүгээр өнгөрөөж болохгүй. Тэр бол амралтын өдрийн хуулийг зөрчиж байгаа хүн юм. Тийм учраас 13 дугаар бүлгийг уншихад Луг 13 дугаар бүлэгт Есүс 18 жил төрснөөс хойш юм уу айлсэл амьдарч явж байгаа тийм өвчин туссан юм уу бүх төр өвчтэй хүн байсан. Тэр бүгдгэр өвчтэй хүний
нуруунд тэнийх боломжгүй, цэг цогсох чадваргүй, үргэлж бөгтөж явдаг хүн учраас ямар нэгэн ажил хийх амьдрахад нь бүх зүйлд нь хэцүү бэрхшээлтэй байдаг. Тийм хүнийг бүгтгэр тэр эмэгтэйг Есүс синагод өдөр үгээ тарааж зааж байхдаа тэр эмэгтэйг өвчнөөс нь салгаж түүнийг цэг цогсдог чадвартай болгосон. Тэгтэл түүний бүх бие хөнгөрж амар тайван болж тэр хүн ямар их баяртай байх байсан бол. Гэтэл тэр үед байсан ахлагч яагаад энэ хүн амралтын өдөр тийм өдрийг хийнвэ? 6 ажиллаа амжуулах 6 өдөр байхад тэр үед эдгэж болох байхад заавал амралтын өдөр болох өнөөдөр тэр эмэгтэйг яагаад энд эдгэж байна вэ гэд түүнийг Есүс гшүүдэг. Таны хийсэн ажил бол буруу ажил. Тэгэхээр түүний тушаал нь тэр өдрийн бүх үг дамжуулах тэр үйл явцад амралтын өдөрт бүх зүйлсийг хариуцж асуудалгүй ямар нэгэн бэрхшээл бол гарахгүйгээр тэр амралтын өдрийг дуусгах ёстой хүн байсан. Тэрийг хариуцдаг ажилтай хүн. Тэгтэл өнөөдрийн уншсан энэ Иар гэдэг хүн ахлагч нь болохоор түүний охин ганцхан охинтой хүн байсан. Тэр охин нь 12 жил өвчтэй байсан. 12 настай байсан. Тэгэхээр тэр охин ямар ажиргалтай байсан, ямар баяр баяртай байх байсан, ямар их талархалтай байх байсан. Тэр охиноо харах тоолондоо ямар их ажиргалтай байсан бэл. Гэтэл нэг өдөр түүнд өвчин ирсэн. Эхлээндээ мэдээж эдгэх байлгүй гэж бодсон байх. Зүгээр байх гэж утсан байх. Гэтэл цаг хугацаа өнгөрөх дууланд улам муудсан. Тийм учраас эмч янз бүрийн эм тариа, янз бүрийн арга эмчилгээг авсан байлгүй. Мэдээж тэдний өгсөн эмийг ч гэсэн уулгасан баг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдийн өвчин муудаж байсан. Тэр үед энэ Яар ингэж байгаад миний охин өөхөх хэвэдэ арга байхгүй. Надад өөр арга байхгүй. Тийм учраас болохгүй юм байна ингэж байвал. Энэ Есүс дээр очих хэрэгтэй юм байна. Есүс дээр л очих өөр зам байхгүй юм байна. Есүс рүү явъя. Гэтэл тэр Есүсийн өмнө очиход тэнд уул байдаг гэсэн түн рүү явчихад мөн тэр нь өөрийнх нь тушаал, өөрийнх нь ичихнүүр яагаад гэвэл тэр Есүсийн өмнө өвдөг суух хэрэгтэй. Есүсээс очиж гуух хэрэгтэй. Гэтэл энэ хүн бол ахлагч хүн штэ. Энэ хүн яагаад Есүсийн өмнө мөргөж байна? Яагаад энэ хүн ийм зүйлийг хийж байна гэж хүмүүс шүүх болно. Тэгээд түүнийг жичлэх болно. Тийм янз бүрийн асуудлууд Яарт байсан. Би энэ ахлагч синагогийн ахлагч байсан ч энэ тушаалаасаа би хөөгцөн ч маш олон хүн намайг чичилсэн ч маш олон хүмүүс намайг шоосон ч тэр ичих нүрэ чаашин миний охинол авардаг юм бол би энэ зүрх сэтгэлээсээ би даван гарах хэрэгтэй юм байна гэд Есүсийг хайж очдог. Тэгээ Есүс дээр очдог. Тэгээ тэр үед Есүс тэр Яарын зүрх сэтгэл ямар байх? Одоо ингээд Есүстэй би уулзаж би охиноо би удахгүй эдгэн
охин дээрээ би Есүсийн хамт очино гэд түүний зүрх сэтгэл ямар их баярлж, ямар их гойрдлого найдвар түнд төрж исэн бол. Гэтэл тийм зүрх сэтгэлд Есүсийн хамт түүний гэрлүү явж явах замд 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан тэр эмэгтэйтэй тааралдсан. Тэр эмэгтэйтэй уулзаа хичнээн цагийг өнгөрөөснийг мэдэхгүй ямар ч тач тэр цусны өвчтэй байсан эмэгтэй эдгээсэн. Тэгэд түүний дараа түүний охиныг эдгээхээр аврахаар гэрлүү нь явах байтал тэдний яар ахлагчийн гэрээс нь хүн ирсэн. Тэгээд тэр хүн ирээд Есүс багшд битгий төвгүүдаа охин нь өгсөн гэдгийг сонсгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс одоо хэрэггүй болсон тэр өгсөн гэдгийг хэлж байгаа. Тэр яарт энэ үгийг хүмүүс ирж хэлэхэд Есүс битгий төвгүүдаа гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Тэр ахлагчны зүрх сэтгэл шууд тэрийг сонсоод өшөө найдвар гордлого байхгүй болж гордлого тавиадч одоо хоосон зүйл. Энэ ахлагч бол бүх зүрх сэтгэлээ охиноо аварна гэдэг бүх зүрх сэтгэлээ тавьсан байсан. Гэтэл тэгж бүх зүрх сэтгэлээ тавьсан байхад тэр охин нь үгсэн гэдгийг сонсоод түүний зүрх сэтгэл магадгүй шоконд орсон байх, жотсон байх. Энэ юу болж байна гэд. Би энэ хүртэл бүх зүрх сэтгэлээрээ охиноо хайрлаж ганцхан түүнийг эдгээхийн тулд би бүх зүйлсээ хаян өөрийн нэр төр өөрийнхөө бүх зүйлсийг хаян энэ Есүс дээр ирж яхад бүх зүйл дууслаа гэж юу? Тэгвэл энэ юу гэсэн үг вэ? Энэ яар гэдэг ахлагч бүх зүйлсээ алдсан гэсэн үг үстэй. Ганц байсан охин нь үгсэн гэхээр ямар ч найдваргүй, ямар ч гордлогогүй шууд сэтгэл готролд унсан. Гэтэл түүнд үгийг хэлсэн. Бүү гагцхүү итэг. Есүсийн тэр үг түүний хоолой. Тэр үед тэр яарын зүрх сэтгэл ямар бахас түүнийг бүү гэсэн. Яагад гэвэл тэр үед энэ яар ахлагч айж байсан. Бүр гашуудж байсан. Энэ хүртэл миний хийж байсан зүйл юу байсан юм бэ? Миний хайрлж байсан охиныхаа төлөө хийж байсан зүйлс юу байсан юм бэ? Би бүх зүрх сэтгэлээ зориулсан тэр бүх ажил нь юу байсан юм бэ? Гэж түүнд бараг тэнгэр нуран унах шиг болсон баг. Мөн та нар дотор энэ ахлагч шиг ийм бэрхшээл зовлон ирсэн байж тохиолдсон байж магадгүй. Амьдрал ядууч байсан, баянч байсан, тушаалтайч байсан, хэрэн зэрэгмтэйч байсан бэ. Бүхэл хүнд ямар нэгэн бэрхшээл ирдэг. Гэтэл хүн ийм зовлон биднийг хүсдэггүй. Энэ зовлон бидэнд битгий тохиолдосоо гэж хүсдэг. Гэтэл энэ нь бол биднэрт бол сайн зүйлс. Бурхан биднийг аврахыг хүсэж байгаа. Мөнхийн Бурханы оронд Бурхантай хамт байхыг хүссэн. Бидний энэ амьдралд бид нар өөрсдөө тэр чигт нь орхих юм бол бид нар Бурханыг хайхгүй байлаа. Гэтэл хүн баян гэд аврагддаггүй юм уу? Ядуу гэд аврагддаг юм уу? Тийм зүйл биш ээ. Бидний зүрх сэтгэл ийм зовлон бэрхшээл уналт ирэхэд бид нар Бурханыг хайдаг. Тэндээс эхэлж бид нар Бурханыг хайж эхэлдэг. Миний бүх туулж ирсэн би энэ бүгдийг туулж ирсэн, ийм зүйлийг үзэж ирсэн. Энэ яран одоо хүртэл
аавын зүгээс өөрийнхөө бүх хийсэн зүйлсийг төгсгөл болсон, дууссан байсан. Тэгтэл явж очихоос өмнө охин өгсөн учраас тэрэнд хийж чадах зүйл юу ч байгаагүй. Тийм ээ. Тэгжээж Есүс ажил хийх боломжтой болсон. Есүс бүгдийг мэдэж байгаа. Гэрээс нь хүмүүс ирээд юу гэж хэлснийг ч гэсэндээ Есүс мэдэж байгаа. Тэгээд тэр түүний айж байгааг ямар ч найдваргүй болсон байгаа гэсэн зовлонтой байх тэр үед нь бүү ай гэж хэлсэн. Гагцгүй итэг гэсэн. Одоо өгсөн ч би амьлуулнаа гэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай ид чидийн юм шиг ажил үсттэй. Бурхан Есүсийн ажил хийж байгаа зүйлс энэ туршлага, энэ хүч бол хүн болон энэ хүн бидний мэддэг зүйлс. Онол энэ шинжлэх ухаанаар бид нар ойлгох юм зүйлс биш. Энэ бидэнд харагдахгүй, харуулж өгөөч гэж харагдахгүй зүйлс. Энэ бол бидний мэдж чадах зүйлс. Хэрвээ бид нар Бурханыг яг нүдэрээ харна гэвэл бид нар шууд хөөх болно. Египтээс гарсан дээр 31-р бүлэг дээр хэлсэн байдаг. Намайг харсан нь өөхөх болно гэж хэлдэг. Тийм учраас Бурхан өөрийгөө үгээр дамжуулан харуулж байгаа. Есүс энэ газарт ертөнцийн эрэхтэй Библийг байхаас өмнө Бурхан шууд Авраам болон Мосегоор дамжуулан мөн иш үзүүлэгч нараар дамжуулан үгээ хэлж исэн. Тийм үгээ хэлж исэн. Исая 34-ийн 16 дээр хэлж исэн. Исая 34-ийн 16 дээр хэлсэн байдаг. Эзний номоос олоод уншигтун. Тэдгээр амьтны нэгэн жалгуулахгүй, нэгэн жижлээ алдахгүй, учир нь түүний ам айлдаж, сүнс нь тэднийг цуглуулсан юм гэсэн. Энэ бол Бурханы үг юм байна. Нэгэн ч зөрөхгүй, нэгэн ч алдагдахгүй. Гэтэл Есүс ирсэд явсны дараа Бурхан бидэнд үгээ өгсөн. Ямар нэгэн одоо хүнээр дамжуулаад зүудэндээ би нэгэн харсан, зүудэндээ харсан чинь намайг тийшээгээ нүг гисэн гэдэг ч юм уу. Зүудэндээ би Бурхантай уулзсан ч гэдэг юм уу. Тэр бол хуурамч. Энэ зөвхөн ганцхан энэ үг. Зөвхөн энэ үг ганцхан үнэн. Энэ 66 бүлэгтээ энэ үг л бүх зүйлсийг Бурханы бүгдийг бидэнд хэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ 66 бүлэг үгэнд итгэх нь бид нар Бурханд итгэж байгаа. Эхэнд үг байсан. Бурхан бол үг. Үг бол Бурхан байсан гэсэн. Би бол энийг зүгээр цагаан нь цаас хараар бичсэн үг гэж боддог ус. Тэгээ би аврагдсны дараа Эхлэл номын нэгийг уншаад би Бурханд итгэнэ гэдэг маань ямар нэгэн имийг мэдэрч халуу дүү гэж ямар нэгэн өөрчлөлт их юм байх гэж бодож байсан. Тэгтэл үгүй байсан. Тэгтээ Бурханд итгэнэ гэдэг маань тэр үед бидний бүх нүгэл уучлагдчихсэн. Тэр үед бидний бүх нүглийг уучлсан байна гэдгийг итгэсэн. Би итгэх гэж хичээгүй. Энэ үг бол Бурхан юм байна. Бурхан тэгвэл надад юу гэж хэлж байна вэ?
чиний нүгэл болон хууль бус зүйл чинь уучлагдсан гэсэн. Тэр үед л би олж мэдсэн. Энэ үг бол бурхан юм байна л. Миний нүгэл болон хууль бус зүйлийг дахиж хизээ санахгүй гэсэн. Есүс Христ энэ ертөнцийн ирсэн зорилго нь түүний ганц удаагийн бие зорилтоор бид нарыг ариусгасан гэсэн. Ариун болгосон. Бид нар ариун болгогдсон гэсэн үг. Цаашид тийм болно гээгүй. Айл хэдийн нэг тийм болгосон гэсэн. Намайг төрөхөөс өмнө. Та нарыг төрөхөөс өмнө Есүс энэ ертөнцид ирж бидний Бурханы хүслээр биднэрт энэ авралыг нүглээс уучлахыг бид нар авсан. Энэ ахлагч болох яар өөрийн гэсэн зүрх сэтгэл гэж байсан. Охноо гэсэн хайр. Охноо өхөөлөхгүйгээр аврахыг хүссэн зүрх сэтгэл бүх зүйлсээ хийсэн. Гэтэл төгсгөлд нь яасан? Тэр хүү өгсөн. Гэтэл Есүс яасан? Зөвхөн итгэх гэсэн. Тэгм учраас түн Есүс даатгсан. Есүс ирж миний охиныг аврах болно гэдэгт итгэсэн. Энэ хэсэг болон өнөөдөр бид нар уншсан хэсэг цусны өвчтэй байсан эмэгтэй. Энэ тухай хэдүүлээ хуваалцчихъя. 12 жилийн турш цусны өвчтэй байсан. Цусны өвчин гэж мэдэх болов? Цус тогтохгүй гоож. Энэ тэмдэг тавиад нэг газраас хэдүүлээ хайж харцгий. Левит 16-г хэдүүлээ хамтдаа харцгаая. Левит 15 15-р бүлэг дээр энэ тухай бүгдийг дэлгэрэнгүй бичсэн. Өнөөдөр 15-ын 26. Левитийн 15-ын 26. Хэрв эмэгтэй хүн сарын тэмдгээс өөр үед олон хоног цусан гоож өстэй байх эсвэл тэм үеэс цааш үргэлжлэн гоож өстэй хэвээр байхаваас тэдгээр бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт байх болоо. Тэрээр бузар байна. Гоож тосныхоо бүх өдрүүдэд түүний хэвтсэн альва орон сарын тэмдгийн бузартлын үеийн орны адил болох болоо. Түүний дээр нь суусан альва зүйл тэр үеийнх нь бузрынхтай адил бузруулаа. Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцаа угааж усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. Тэр эмэгтэй гоож тосноосоо эдгэрч цэвэршигтэй 7 хоногийг тоолоод үүний дараа цэвэр болно. 8 дахь өдөр тэр өөртөө 2 хүрзгэн эсвэл 2 өсвөр тагтаа авч эдгээрийг ууцалтын майхны үүдэн тахилчид авчирна. Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Ийхүү бузар гоожсных нь улмаас тахилж эзний өмнө тэр эмэгтэйд эвлэрүүлэл хийнэ. Энэ уншсан 28 дугаар хэсэгдэр энэ цусны өвчтэй хүний тухай дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэгээд цусны өвчин сарын тэмдэг гэж юу вэ гэдгийг та нар мэдж байгаа хаа. Магадгүй мэдэхгүй ч хүн байж магадгүй юм. Эмэгтэйчүүд сард нэг удаа тохиолддог. Сарын тэмдэг гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдэд байдаг. Жохон тайлбарлах гэхэд жохон тиймэрхүү байна. Энэ нь 1.7 хоногийг үргэлжилдэг гэж үздэг. Тэгээд нөхцөл байдлаас нь шалтгаалаад хурдан дуусах үгүй бол
жоохон уддаг байж болно. Гэтэл Байблд бол нэг 7 хоног гэж хэлсэн байдаг. Нэг 7 хоног дотор эхлээд нэг 7 хоног дотроо багтаж дуусдаг. Тэр хугацаанд тэр сарын тэмдгийн хугацаанд тэр эмэгтэйчүүд нь бузар гэж үздэг. Тэгэхээр тэр орон дээр хэвцэн ч бузар, сандал дээр суусан ч тэр сандал нь бузарцсан. Тэгэхээр өшөө бас дээрэс нь юу гэдэг вэ гэхээр тэр эмэгтэйгийн хүрсэн газар хэн нэгэн хүрэх юм бол бас нөгөө хүн нь бузарцсан гэж үздэг. Тэр эмэгтэй суусан газар суух биш. Зөвхөн тэр суусан газарт нь хүрэхэд л нөгөө хүн нь бузар гэж үздэг. Тийм учраас тэр эмэгтэй тэр 7 хоногийн турш маш их болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийнхөө эргэн тойрон хүмүүсээс болгоомжтой байх хэрэгтэй. Өнөөдрийн унсан энэ цусны өвчтэй эмэгтэй болохоор тэр цусны өвчин биш. Энэ сарын тэмдэг болохоор 7 хоног л үргэлжилдэг бол дуусны дараа дууслагаа шууд дуусахгүй тэр сарын тэмдгийг дуусгахад тагтаа болон 2 шувууг барьж тахлын өргөнд авчирч одоо тэр 7 хоног үргэлжлээд дуусны дараах 8 дахь хоног дээр ахлах дахилч дээр авчираад 2 тагтаа болон 2 хүүрзэгнэ барин ирнэ. Энэ эмэгтэйд энэ цаг нь байгаа юм байна гэж хүлээж нэгийг тахлын өргөнд нэгийг шатаалтын дахилд одоо бэлдэн түүнийг гаргаж бэлдэнэ. 30 дугаар бүлгийг хардаа дахилч нэгийг нь нүглийн дахилд нөгөөг нь шатаал дахилд зориулан өргөнө. Ийхүү бузаргоож тусных нь улмаас дахилж эзний өмнө тэр эмэгтэйд эвлэрүүлэл хийнэ гэсэн. Тэгэхээр энэ эмэгтэй ийм сарын тэмдгийн үед түүний эмэгтэй хүрсэн газар хэн нэгэн мэдгүйгээр хүрсэн тохиолдолд тэр хүн нь бүх хувцас тайлж угаах хэрэгтэй. Мөн хувцас тайлсан тэр хүн тэр бүтэн өдөр бузар гэж үзэгддэг. Тийм учраас энэ эмэгтэй энэ сарын тэмдгийн үед хүмүүстэй ойр байж болохгүй. Есүс хуучин гэрээнд ирэхээс өмнө энэ бол хуучин гэрээнд бичигдсэн хууль юм байна. Хуулийг нэг бүрчлэн мэдэх юм бол энэ бол нэгийг ч биелүүлэх боломжгүй. Энэ бүгдийг биелүүлнэ гэж юу? Энэ нь бол өөх гэж гайтай адилхан. Тийм ээ. Зөв. Хууль бол бид нарыг өхүүлдэг. Үхчиж амьдлагдана. Тийм ээ. Адам бид нарыг нүглээр эхлэл байсан. Есүс бол бид нарыг бүх зүйлсээс ариусгасан. Тэгэхээр энэ бүх зүйлс нь энэ Байблаар бүгд холбоотой. За энэ цусны өвчтэй эмэгтэйн тухай бодцгоё. Эмэгтэйчүүд бүтэн 7 хоног тэр хугацаанд хэцүү байхад маш хэцүү байдаг гэсэн.
Гэтэл энэ эмэгтэй 12 жилийн турш үргэлжлүүлэн цусны хизээж зогсож байгаагүй. Тийм учраас энэ эмэгтэйд эрх чөлөө гэж байгаагүй. Тэр түүний нүүрэнд инээмсэглэл гэж мэд байхгүй байсан баг. Харин ч өдрөөр л амьдарч өссөн баг. Үхэж чадахгүй амьдарч байсан баг. Хэрвээ түүнийг бусдад энэ тухай мэдэгдвэл шууд яах вэ? Чулуугаар шийдвүүлж өгнө. Тийм учраас тийм хүнийг ойрхон ирүүлэхгүй байх, хүмүүс очихгүй байх байдаг. Тийм учраас энэ эмэгтэйг хүлээж авах хүн нэгч байгаагүй. Маш хэцүү байсан баг. Тэгтэл тэр эмэгтэй энэ өвчнөөсөө салахыг хүссэн. Сайн гэсэн эмч нарыг хайж утсан баг. Эдэхийг хүссэн. Гэтэл бүр ч илүү хэцүү байдалд орчихсон. Бүх мөнгөн ч дууссан. Өвчнөө нь улам хүндэрч явсан. Түрүүнд 12 настай охины аав яарын охин шиг ямар ч зүрх сэтгэлд нь ямар ч найдвар гордлого байхгүй. Энэ нь бидний амьдралдаа яаж амьдарч байгаа тэр зам нь ийм юм. Хүн мөнгөтэй байлаа гэд ажиргалтай байдгүй. Хүн тушаал өндөртэй байлаа гэд ажиргалтай байдгүй. Надад янз бүрийн бэрхшээл зовлонгууд ирэх гэж бод. Гэтэл зөвхөн миний зовлон бэрхшээлүүд ч биш. Миний гэр бүлийнхэнд ч бас хэцүү, зовлонтой, бэрхшээлтэй байхад би азаргалтай байх уу? Тийм учраас бидний нас 70 нэмбэл 80 гэж байдаг. 80 хүрнэ гэж хэлсэн. Тэгээд түүгээр бахархыг гэхээр тэр насаараа бахархыг гэхээр зовлон буюу зүдүрээс л үрзүйл байгаагүй. Тэрийг зүтгэл болон тэр зүдүрээр би гэдэг хүн энэ ертөнцид ажиргал байгаагүй. Тийм учраас бид нар Бурхныг хайдаг. Энэ цусны өвчтэй байсан эмэгтэй Есүсийг хайж ирсэн. Яагаад бол өөрөөр нь болохгүй байсан. Эмчлүүлийгээд гарч ирэж болохгүйс. Яагаад энэ эмэгтэй Есүс дээр ирсэн бэ? Яагадгүй л өөрөөр нь болохгүй байсан. Өөрөө хайж явах тусам хэцүү байсан. Өвчин хүндэрсээр байсан. Тэ эмчлүүлээд дуусчих юм байх гэж бодсон. Би мөнгөтэй эмчин энийг эдгэхийн тулд эмчилгээнд л төлчөд болох байсан. Тэгтэл тэр эмэгтэй мөнгө хүртэл дус болохгүй байсан. Тэр үед цуу яриаг сонссон. Есүсийн тухай яриаг сонссон. Есүс маш олон өвчтөе хүнийг эдгэсэн. Тэр өвчнөөс чөлөөлж өгсөн тэд нарыг. Тэд нар зовж байгаа тэд нарыг зовлонгоос нь салгасан. Есүс өгсөн хүмүүсийг хүртэл амьлалсан. Назарыг үхэхэд 4 хоног болж байхад түүнийг амьлалсан. Тэгэхээр түүний өмнө очиход би идэх юм байна. Амьдрах юм байна.
Тийм учраас энэ цусны өвчтэй эмэгтэй Есүсийн өмнө ирсэн. Очвол тэгээ яах вэ бэ? Есүсийн өмнө очиод өвдөг сүгдэх юм уу? Аль эсвэл очиод өөрөө хичээнгүйлэн би ийм өвчин туслаа, намайг аварж өгөөч, намайг эдгэж өгөөч гэх өстэй байхад энэ эмэгтэй түүний ард нь очсон. Араас нь маш олон хүмүүс цуглалдсан байсан, шахалдаж байсан. Есүсийг дагж байсан. Энэ эмэгтэй Есүсийн өмнө түүний өмнө нүүр царайгаа хариулахаас ичиж байсан. Тийм зориг өөрийнхөө бодлыг харахад тэгэх зүрх сэтгэл байгаагүй, чадахгүй. Над чиг хүн, би гэдэг хүн яаж түүний өмнө очих вэ? Зөвхөн хувцсныхын захаас нь ч болтгоо барьж. Хувцсны минь хүрхэд л болоо. Түүнтэй би янз бүрийн ярих нүүргүй хүн. Зөндөө хүн их хүн байхад өөрөө цусны өвчтөй хүн мань одоо өгсөн ч яах вэ гэдэг зүрх сэтгэлтэй ирсэн. Би ингэж өвдөж өөхөх энийг илчлэгдээд хүмүүс чулуугаар шийдгүүлж өөхөх аль нь ч өөхөхөөс хойш энэгээр ч явсан энэ нөгөө замаар нь явсан өөхөхөөс хойш амиа золиосон тавьж Есүсийн өмнө хүмүүсийн дундуур шахацалдан орсон. Зөвхөн түүний хувцсанд л хүрье гэсэн. Зөвхөн түүний хувцсанд л хүрэхэд би идэх болно гэсэн. Би амьдрах болно гэсэн тийм зүрх сэтгэл. Тэр бол түүний итгэл байсан. Есүс түүний хувцснаас барихад би идэгнэ. Яагаад тэр тийм зүрх сэтгэлтэй болсон бэ? Яагаад гэвэл энэ өвчнөр, цусны өвчнөр 12 жил өвчилсөн. Маш их зовлон хөртсөн, зовлон, бэрхшээл бүх тэр бэрхшээлүүдийг туулсан учраас түүнд ганцхан зам үлдсэн байсан. Би явж байгаад одоо энэ өвчин илрээд үхэх. Тэгвэл Есүсийн өмнө ирээд амьлуулдагдах. Тэр бол түүний итгэл нь байсан. Библиэд өмнө өвчтөй хүмүүст Есүсийн өмнө ирээд эзэнтэй та хүсвэл намайг эдгэх болно гэхэд тэр хүн эзэн та хүсвэл намайг эдгэн шүү дээ гэдэг итгэл байсан. Өмнө өвчин бол нууж хаах боломжгүй. Одоо нүүр амаа таглж очиж болцгоо. Тэгэхээр тэр хүн Есүс өмнө очихдоо өгсөн ч яах вэ гэдэг зүрх сэтгэл дээр ирсэн. Эзэнтэй та өгөх юм бол намайг энэ өвчнөөс салгаж чадна шүү дээ гэж хэлсэн. Есүс хүсэхгүй бол яах вэ? Тэр бол чулуугаар шийдвүүлж өгөх байсан. Гэтэл Есүс би хүсэж байна гэд түүнийг эдгээсэн. Энэ хүн уйман өвчтэй болохоор ямар ч хүчгүй байсан. Энэ 10 жил өвчтэй байсан хүн ч гэсэндээ энэ өвчнөөсөө салах ямар ч хүчгүй байсан. Өөрөөсөө хийж чадах зүйл өөрийнх нь арга нь бүгд дууссан байсан. Зөвхөн Есүс тэр оч ганц л зам байсан. Тийм учраас Есүсийн өмнө ирсэн. Тэгтэл хувцсныхын захад л хүрэхэд тэр эмэгтэй өвчин шууд тэр дороо зогссон. Цэвэрхэн болсон, эдгсэн. Ямар их ажиргалтай байсан бол, ямар их баярлсан бол, баярлаа, таалахж байна гэж хэлэх нь тодорхой байхад тэр тэгж чадахгүй байсан. Над чиг хүн би гэж хэн болоод ийм бохор бузар байж түүний хувцсанд хүрэх ямар ч ирэхгүй юм байж. Есүс тэгж хэлээгүй ч гэсэн энэ эмэгтэй тэр тийм бодолтой байсан. Зүгээр л
идэгснээр талархаж байна. Би танаас болоод би амьдарч байна. Гэтэл Есүс хэн нэгэн надад хүрлээ гэсэн. Хэн миний хувцанд хүрвэ? Бүгд. Хэм хүрхэвдэ? Петр бас түндэс. Энэ олон хүн шахацалдаж байна. Хэн нэгэн таныг яаж хүрхэвдэ? Энэ бүх хүмүүс шахацалдаж байгаа учраас танд хүрсэн баха гэсэн. Гэтэл үгүй. Хэн нэгэн надад хүрсэн. Надаас хүч гарсан. Гэтэл энэ эмэгтэй жочиж зүгээр л өөрөө Есүсийн тэр нүрийн өмнө нүрээ үзүүлэх нүргүй хүн гэж бодож ирсэн учраас үнэхээр бохор бузар эмэгтэй гэж бодож ирсэн учраас гэтэл Есүс болохоор тэр эмэгтэйг зүгээр явуулаагүй. Есүс хэн надад хүрсэн бэ гэхэд энэ эмэгтэй зүгээр явж болохгүй байсан. Есүсийн өмнө гарч ирж илчилсэн. Хэдүүл уншицгаая. Өнөөдөр уншсан үгэн дотроос $45-аас эхэлж харъя. Есүс хэн надад хүрв гэхэд бүгд л үгнийг үгүйсгүй. Петр түнд эзэнтэй минь энэ олон хүн таныг бүчин шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс хэн нэгэн надад хүрсэн. Надаас хүч гарахыг би мэдэрсэн гэсэн. Өнөөх эмэгтэй анзаарахгүй өнгөрөөгүйгээ мэдээд анги жичирсээр ирж түүний өмнө унан ямар шалтгаанаар өнөөх эмэгтэй анзаарахгүй өнгөрөөгүйгээ мэдээд анги жичирсээр түүний өмнө унан ямар шалтгаанаар түнд хүрсэн хийгээд ямар шалтгаанаар идэгснээ бүх хүмүүсийн өмнө ярьлаа. Тэгэд энэ түүний өмнө эргэж очсон. Түүний өмнө очсон гэдэг нь түрүүнийх шиг араас нь биш, ард нь зогсож байсан юм биш. Тэр яагаад гар хүрсэн? Тэр гар хүрч тэр эдгсэн бүх зүйлсийг тэнд цугларсан бүх хүний өмнө илчилсэн. Надад энэ хэсэг үг нь маш их ивэлтэй санагдсан. Тэг бүх хүмүүсийн өмнө тэр юу болсон тухай ярьсан. Энэ юу вэ? Энэ өөрчлөлт. Энэ бол өөрчлөлт. Энэ бол би маш олон хүмүүсийн өмнө би үзэгдэж энийг илчлэх ёстой тэгж хийгдсэн зүйл биш. Би Есүсийн би энд ингээд хүрх юм бол яг хүмүүсийн өмнө гарч ярий хэлнэ гэсэн тийм зүйл биш. Тэр нь түүний зүрх сэтгэл бол зөвхөн Есүсийн хувцанд л хүрэхэд 12 жил зовоосон тэр өвчин, цусны өвчин, түүний туулсан бүх зовлон бэрхшээл тэнд дуусах болно. Тэндээсээ салахыг хүссэн ганц зүрх сэтгэл түнд байсан. Гэтэл тийм зүрх сэтгэлээр очиж түүний хувцанд хүрсэн. Гэтэл Есүс
хэн нэгэн миний биенд хүрсэн тухай, надаас хүч гарсан тухай хэлэхэд тэр түүний өмнө гарч өвдөг сөгдөн унаж яагаад би Есүсийн хувцанд хүрэх болсон? Хүрсний дараа юу болсон? Түүн яаж өөрчлөгдсөн тухайг хэн хэлсэн бах вэ? Бүх хүмүүсийн өмнө ярьсан. Энэ юу юм бэ? Энэ бол илчлэлт юм байна. Энэ бол бид нар аврагдах юм бол, нүглээс аврагдах юм бол, нүглээсээ уучлагдах тулд яаж сайн мэдэг сонссон аврагдсныхаа дараа энэ ам бол зүгээр байдгүй. Өөрчлөлт ирэхэд ичих зүйлгүй. Би энэ бүгдийг ярих юм бол хэн нэгэн намайг чулуугаар шидэж алах болов? Тийм бодлыг бодоогүй. Энэ бол бид нэр Бурхны үгийг сонсох. Сонсож ирээд сонсснороо миний нүгэл бүгд угаагдсан юм байна. Есүс энэ ертөнцийн дээр ирсэн ганц зорилго нь нүглээс бид нарыг уучлах байсан юм байна. Байбл дээр энэ Есүс өвчин эдгэсэн тухай зөндөө гарч байгаа боловч Марк 2 дээр саа өвчтэй хүн одоо хүнийг эдгэхийн тулд авчирсан. Тэгээ өөрөө саа өвчтэй учраас тэр өөрөө ирж чадахгүй байсан. Тэгээ тэгэхээр түүнийг итгэл өөр дөрвөн хүн давнаж авчирч Есүсийн байсан айлд дээврийг нь цоолж тэр хүнийг доош нь буулгадаг. Энэ нь тэр дөрвөн хүний тэр дээврийн айлын дээврийг эвдсэн. Тэгээ тэр дээврээр Есүс байгаа айл руу тэр саа өвчтэй хүнийг доош нь буулгасан. Тэгээ Есүс юу гэсэн бэ? Есүс болохоор тэдний итгэлийг харсан гэсэн. Өнөөдрийн энэ 12 жилийн өвчтэй байсан эмэгтэй болохоор өөрийнх нь итгэл байсан. Хэрвээ тэр саа өвчтөн бол өөрөө хин нэгэн туслахгүй л өөрөө хөдөлж чадахгүй байх байсан. Тэгээд тэр өвчнөөс салах гэж ирэхэд түүнд чи аврагдлаа гэж, нүгэл чинь уучлагдлаа гэж байсан. Тэгтэл маш олон хүмүүс сонсож байсан. Энэ Бурхныг яагаад энэ Бурхны өмнөөс энэ нүгэл чи уучлагдлаа гэж байна вэ? Тэгтэн Есүс нүглээс уулзлагдлаа гэд түүнийг босоод дэвсгэр аваад яваа гэсэн. Есүс хоёр зүйлийг хэлсэн. Нүглээс аврагдсан. Тэгээ ганцхан бурхан л ганцхан хийж чадах зүйлийг энэ хүн юу ярьж байна гэж хүмүүс гайхаж байсан. Тэгээ тэр хүн хинбэ гэдгийг мэдэхгүй байсан учраас тэр хүмүүс түүнийг тэгж шүүж байсан. Окей, та нараас асууя. Саа өвчтнийг чи өөрийнхөө хэвтрийг аваад босоод яв гэсэн. Хэрвээ ингэж хэлэх нь бас дэвсгэрээ аваад яв гэж хэлэх нь амар байсан уу? Нүгэл чинь аврагдсан гэж хэлэх нь хэцүү байсан уу? Аль нь амархан бэ? Энэ хоёрын аль нь амархан бэ? Аль нь ч гэж магадгүй. Зүрх сэтгэл дотроо аль нь ч гэж болно. Есүст бол хоёулаа амархан.
Есүс л чадахгүй зүйлс байхгүй. Тэр бол өөрөө үг. Тэр зөвхөн махан биеийг энэ ертөнцийн ирэхийн тулд авч ирсэн, өмсөн ирсэн. Тэр бол өөрөө бурхан. Тэгээд эхлээд Есүс чи саавч нүунийг өвчнөөсөө идэгсэн гэж хэлээгүй. Түүний дараа нүглээс аврагдсан гэж хэлсний дараа дэвсгэр аваад яв бос гэж хэлсэн. Чи тэр нүгс үг гэхлээр түүний идэгсэн гэсэн үг. Тэгтэл түүний нүглээс аврагдсан гэсэн. Өнөөдрийн энэ эмэгтэй боо Есүс юу гэж хэлсэн бэ? Бүх хүний өмнө 12 жилийн турш өвчтөй байсан тухай, бүх юу болж байсан тухай, яаж эмчлүүлж байсан тухай, яаж эмчлүүл эдгэх гэж оролдож байсан тухай өөр энэ цуу яриаг сонсоод Есүсийг хайж ирээд мөн тэгээд тэр олон хүний өмнө ирээд өөрийнхөө байгаа байдлаасаа болоод түүний хувцсанд хүрсэн тухай бүгдийг хэлсэн. Тийм учраас би гэдэг бузар хүн, тийм учраас таны хувцсанд хүрсэн. Би зөвхөн Есүсийн хувцсанд л хүрвэл би идэх юм байна гэсэн зүрх сэтгэл итгэсэн байсан. Тэр зүрх сэтгэлээрээ итгэсэн. Тэр өөрөө шууд мэдэрсэн. Тэгэхэд Есүс түнд одоо хин надад хүрүү гэжсэн зүгээр тэр эмэгтэйг ерөөсө зүгээр явуулаагүй. Тэр эмэгтэй түүний өмнө гарч тэр маш олон хүний өмнө би бол ийм өвчтөн ингэж амьдарч ирсэн гэд. Гэтэл хүмүүс энэ одоо бузар эмэгтэй байж тээ. Гэхдээ нь Есүс хувцсанд хүрээд идэгсэн тухай хэлэхэд тэр олон хүн зүрх сэтгэлтэй түүний зүрх сэтгэл өөрчлөгдсөн илчлэлтийг сонссон. Бид нар энэ зүрх сэтгэл өөрчлөлтийг ирэхэд бидний ам зүгээр байхгүй. Ам бол зогсоо залтгүй одоо би ийм хүн байсан, өнгөрсөн цагт ийм хүн байсан, би ийм үгийг сонсоод би нүглээс аврагдсан, би одоо бол зөвхөн болсон, Есүс намайг загламаа дээр цовдлогдохдоо намайг аварсан. Би бол одоо Бурхны хүү болсон. За, өнөөдөр ганцхан зүйлийг хараад хэдүүлээ дуусгацгаая. Иохан бүлэг 6-ыг харъя. Иохан 6-гийн 40. Миний аавын хүсэл бол миний хүү. Иохан 6-гийн энэ бол Есүсийн хэлсэн үг. Хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна гэж альдлаа. Тэгэхээр Бурхны хүсэл юу юм бэ? Тэр Бурхны хүсэл гэж байгаа. Бурхны хүсэл бол хүүг нь харж түүнд итгэсэнд мөнх ам хүртнэ гэсэн. Тэр хүүг харсан. Тэгэхээр энэ цусны өвчтөй эмэгтэй тэр Есүсийн өмнө ирэхэд тэр хүүг хараад тэр хүн бол тэр хүний хувцсанд л хүрэхэд би идэгнэ. Бид нэр нүглээс чөлөөлөгдөх юм байна. Тэр зам бол ганцхан Есүс байсан. Есүс миний нүглийг бүгдийг угаасан юм байна.
Тэр саавчдныг чи нүглээс аврагдлаа. Бос төвсгэр аваад гэр руугаа яв. Тэгээ бид нар аврагдсан нь нүглээс аврагдсан нь бол бид нар өөртөө ямар зүйл хийснээс биш. Есүст итгэснээр юм баг. Бид нар одоо Есүсийг өөртөө нүдэрээ харж чадахгүй. Гэхдээ бид нар үгээр дамжуулан түүнийг харж чадна. Би 1987 оны 6 сарын 6-ад би Есүсийг харсан. Яаж? Үгээр дамжуулан. Есүсийг харж итгэсэн нь мөнхийн амийг хүртнэ гэсэн. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулнаа гэж альцсан. Тэгэхээр эцсийн өдөр гэдэг нь үхэхүүл би амьлуулнаа гэсэн. Өнөөдөр цусны өвчтэй эмэгтэйн тухай яаж цусны өвчтэй эмэгтэй хүн өвчнөөс эдгэж та зогсоогүй аврагдсан юм бэ? Нүглээс аврагдсан бэ? Уян өвчтэй хүн цаавчтай хүн тэр дөрвөн итгэлтэй хүний итгэлийг нь харж аврагдчихсэн шиг Есүсийн өмнө тэр хүнийг авчрах юм бол тэр хүн эдгэх юм байна. Тэр хүн Есүсийг хараад эдгэх юм байна гэсэн итгэл. Тэр нь юу гэхээр зөвхөн өвчнөөс нь эдгээгээд ч зогсоогүй тэдний нүглээс нь хүртэл уучлж байсан. Есүс ганцхан өвчөө эдгэх гэж ирээгүй. Бид нарыг нүглээс аврах гэж ирсэн. Энэ цусны өвчтэй эмэгтэй хүн яаж өвчнөөсөө эдгэрсэн тухай үнслээ. Ганц ишлэл хараад дуусгая. Есүс Лук 8 Лук 8 48-ыг уншия. Есүс түнд охин минь итгэл чинь чамайг аврав. Амар тайван явдаа гэв. Тэр хин нэгэнд охин минь гэж хэлэхгүй. Би зөвхөн өөрийнхөө охинд л охин минь гэж хэлж чадна. Тэгэхээр түүний итгэл нь авралыг өгсөн. Энэ тэгэхээр бидний аврагч нь бол ганцхан Есүс юм байна. Есүс гэсэн үг юу? Утга нь юу вэ? Аврагч юм байна. Энэ ертөнцийн дээр ирсэн зорилго нь бол бидний бүх нүглийн төлөө нүглээс аврахын тулд ирсэн. Мөнхийн Бурхны орон руу мөнхийн амийг аван бид хамтдаа байхын тулд. Тийм учраас та нар зүрх сэтгэлд ч гэсэн энэ Есүс ажил хийсэн учраас зөвхөн энэ Есүсийн үгээр дамжуулан итгэлийг авч энэ цусны өвчтэй эмэгтэй хүн шиг ийм ивэлийг хүртэхийг хүсэж байна. Баярлалаа. Өнөөдөр үгээ энэ хүргээд дуусгая.